Энэ сургалт семинарыг бид нэр YouTube-ээс дахин дахин сонсож мэдлэг мэдээлэл авах боломжтой байдаг шүү. Марлаа урайгаа эхлүүлтлээрээ. За бүгдээрээ 8 цаг 1 минут болсон байна. Ингээд уламжлалт ёсороо урайгаа хэлээд өнөөдрийнхөө семинарыг хамтдаа эхлүүлцгээе. За гараа атгаад хамтдаа бэлтгэцгээе. Эхэлцгээе. Зүрх сэтгэлийг Эзэмдэж оюун бодлоо удирдан. Амжилт. За оюун жаргал сэлж мастрыгаа урьж байна. Ихтгэлд нь амжилт. Баярлалаа. За дэлгэцээ ширэлчээд тэгээ яриагаа эхлэе да. Энд хост өгсөн үү? Өгсөн юм байна. Бүгднгийнх нь дууг нь хаах. За хачлаа. Оюун жаргал сэлж мастер маань дуугаа нэгээд дэлгэцээ ширлэд эхэлж болно. За марлаа дэлгэц харагдаж байна уу? Хараад өгөрөө. Дэлгэц нь харагдаж байна. Та юу гэж томруулж. За. За болсон. За өөрийгөө танилцуулъя. Намайг оюун жаргал гэдэг сая 11 сард шинэ мастер хамгаалсан. За Завхан аймгийн Тосон Цэнгэл сум буюу Монголын хамгийн хүйтэн цэгээс өнөөдрийнхөө сургалтыг эхэлж байна. За өнөөдрийнхөө сургалтаараа бүтээгдэхүүнээ танилцуулга буюу өөрийнхөө хэрэгэлсэн болон хэрэглэгчдэрээ бүтээгдэхүүн хэрэглээд гарсан үр дүн дээр нь тулгуурлан сургалтаа орж байна. За сургалт эхлэхийнхээ өмнө нэг жижигхэн кейс ярих гэж бодсон юм. За нэг ийм хаан тулс байсан байгаа. Ард иргэдтэйгээ. За ард иргэд нь болохоор хоёр төрөл хуваагдан нэг хэсэг нь копи хэрэгэлдэг, нэг хэсэг нь цай хэрэгэлдэг байсан байгаа. За хаан бодохдоо ард иргэдийн цай хэрэгэлж байгаа хүмүүс нь урт наслах нь уу, копи хэрэгэлж байгаа хүмүүс нь урт наслах нь уу хэмээн ажигладаг байсан боловч за энэ хоёрынхаа үр дүнг харж агаад аль нэгийг сонгож хэрэглэнэ гэж боддог байсан байгаа. За тэгсэн боловч үр дүнгийг харж чадалгүйгээр хаан маань өөрөө Тэнгэрийнхээ оронд явчихжээ. За тэгэхээр энэ кейсээс юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр хүн бусдаас үр дүн хайгаад байдаг, бусдын үр дүнийг хараад байдаг. Одоо энийг үр дүнд хүрвэл би дараагийн үр дүнд хүрч магадгүй гэж боддог бол хүн өөрчлөлтийг ер нь бол өөрөөсөө л эхлэх нь хамгийн зөв шийдэл юм аа гэдгийг хэлэх гээд байгаа юм. За Отомегийн хэрэглэгч болохоос өмнө би одоо миний байгаа байдал ерөнхийдөө 69 кг жинтэй, нэлээд махлаг дуу, гидстэй юм байсан. За Отомед 3 тохиолдлоор би орсон. За эхлээд ковид үед орсон. Ковид үед болохоор одоо багш нар төрийн албан агчид эргүүл хийдэг. Энэ хугацаанд утсаа үзээд тэгээ одоо 2 жилийн дараа Монголд орж ирэх Отоме бизнесийг сонирхож байгаа хүмүүстэй холбогдорой гэсэн юм зар хараад тэгээд анх орж исэн. За ингээ орж явахдаа мэдээж бүтээгдэхүүн захиалаад нөгөө бүтээгдэхүүн маань ууддаг, хүмүүс хүлээдэг. За ингэсээр амгаас үлдээ залхаад ерөнхийдөө тэгээд хаягдаад орхисон байж байгаа. За дараа нь нэг Солонгост явж байгаад бас нэг Солонгос бас Отоме хийдэг хүмүүст бүр нэг тийм центр дээр нь очиж бас үзчихсэн. За тэгээд тэр хүмүүс бас намайг урьсан. Манай ингээд Отомед ороорой. Тэгээ миний ID-г шалгаж үзээд 10 сард ID чи одоо бүтээгдэхүүн захиалахгүй бол ID чи устгаар юм байна. Тэр болтол хүлээж агаад манай багт ороорой гэд бас намайг нэлээ урьсан байгаа. За тэгээд Солонгос нэг удаагүй байж байгаа. Монголд ирээд нөгөө хүмүүстэйгээ эргэж холбогдож чадахгүй байжгаад бас ингээд орхигдсон байсан. За тэгсэн өнгөрсөн 6 сард манай цэцэрлэгийн хүүхдийн багш нь утастаад нэг юм төвийн үйл ажиллагааны нээлтэн дээр таныг хүүхдэд дагуулж ирээд нэг нээлтэн дээр дуулаад өгөөч гэд. За ингээ охиноо дагуулад очисон чи Отомегийн одоо манай ариул төвийн Тосон Цэнгэлэг салбар нээлттэй хийж таарсан. За ингээд энэ үед марлаа ирсэн байсан.
Тэгээ отгон стаар ирсэн байсан. Энэ хоёр сургалт хийх гээд нээлтийн төвийн сургалт хийх гээд ирсэн байсан. За ингээд марлаатай уулзаад би шууд ID-га шалгуулад анх бүртгүүлж орсон байгаамаа. За ингээд бүртгүүлж орсноос хойш эхний 6 сард бол нэг үйл ажиллагаа нэг идэвхтэй байгаагүй, 7 сар идэвхтэй байгаагүй, тэгээ 8 сарч гэсэн идэвхтэй байхгүй байжгаад 9 сар 10 сараас ерөнхийдөө нэлээд идэвхтэйгээр үйл ажиллагаанд орсон байгаа. За ингээд 11 сард өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхээр шийдээд цолон хамгаалгаар сорилтонд орж амжилттайгаар цолон хамгаалсан. За миний өнөөдөр ярих байгаа бүтээгдэхүүн бол за эхний бүтээгдэхүүн би хемохимиг ярих гэж байгаамаа. За энэ саяны цолон хамгаалах үед хемохими уусны дараа буюу 66 кг-аас 59 кг ботлоо жин хаясаа нэлээд турсан байгаа. За эхлээд бүтээгдэхүүнээ мэдээж шууд авч хэрэглээгүй. Шууд энэ хемохим сайн гэдэл шууд хэрэгжилжээгүй. Эхлээд эхний ээлжинд бол ерөнхийдөө гоо сахны бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж агаад сорилтын үеэр хемохим захиалж аваад за мэдээж зарж борлуулъя гэж бодож авсан. Тэгсэн боловч хүн сонирхож авахгүй байсан учраас өөрөө хэрэглэж эхэлсэн. За ингээ өөрөө хэрэглээд гэсэн чинь эхний шимж тэмдэг миний ерөнхийдөө толгой их өвддөг байсан. Тэгээд эхний 2 өдөр угаалгасан толгой маш их өвдсөн. Толгой өвдөд бүр өөр ирэхгүй өвчин амдах юм ууж өвчнөө дараад тэгээд цааш нь үргэлжлүүлээд уусан байгаа. За уужих үед ямар шинж тэмдэг илэрх вэ гэсэн маш их хэмжээгээр шээж исэн. Тэгэхээр миний одоо нөгөө жин буюу одоо жин ихтэй байгаа хэмжээ маань болохоор нөгөө хавантай байсан юм байна гэж өөртөө дараа нь дүгнэлт хийсэн. Тэгэхээр хавантай байжгаад их хэмжээгээр шээгээд хаван хөөгөөд турж хэлсэн юм байна гэж бодсон. За манай бүс нутаг маань өөрөө их өндөрлөг, өвлийн улиралдаа маш хүүтэн, хасах 40 юм, 50 юм хүрдэг учраас хүмүүсийн өвчлөл ямар байдаг вэ гэхээр нөгөө бөөр давсгаар дамжих халбар буюу одоо доороосоо даарснаас үүдэлтэй өвчлөлүүд нэлээд түгээмэл байдаг. Энэтэй холбоотой хүмүүсийн одоо нөгөө таргалт нь нэлээд тийм нөгөө хаван гүөх гэж ярьдаг те. Өглөө нүүр босоод ирэхээр ингээд нүүдэн нүүр ерөнхийдөө бүлцээж хавгансан байдалтай байдаг. За ингээд орой ингээ хөлийн булчингаар шилбээр өвддөг. Энэ маань нөгөө би тийм хаван байгаагийн шинж тэмдэг юм байна. За мөн яг өөрөө уугаад ингээд нөгөө бүтээгдэхүүн хэрэглээд уугаад жин хаяад ирэхээр манай байгууллага өөрөө 100 гаруй ажилчинтай багш нар ажиллаж нийлээд 100 гаруй хүнтэй. Ингээд нөгөө хүмүүсийн нүдэн дээр илт жин хаяад ирэхээр хүмүүс анзаарч эхэлж байна. Юу хэрэглээд нэг гоё турж ийн гэдэг. За ингээд бүтээгдэхүүнүүдэд одоо хемохим гэдэг ийм бүтээгдэхүүн ингээ би ууж байгаа гэд бүтээгдэхүүнээ хүмүүст танилцуулаад хүмүүст уулгаж эхэлсэн. За яг надтай адилхан ерөнхийдөө нөгөө бүс нутгийн онцлогтой холбоотой хүмүүсийн ихэнх нь шээсэн. Ерөөсө би өөрийгөө гайхаад байна. Би бүр шүн босч шээдгүү. Тэгсэн бүр шүн босч шээгээд байна гэд манай нэг хэрэглэгч за ингэж хэлсэн. За мөн өөрөө ингэж бүтээгдэхүүнээ хэрэглээ нөхөртөө бас хэрэглүүлж гисэн. Манай нөхөр надаас 8 ах. Тэгээ хүл гарын булчингаар шилбээр маш их өвддөг, байнгын л өвдөлттэй. Өглөө босч ирэл нэг юм ярьдаг, ингэж өвдлөө, тэгж өвдлөө гэж ярьдаг юм хүн. За ингээ хемохимиг ууж ихэлснээр мөн надтай адилхан шээж ихэлсэн. Ерөнхийдөө шээгээд, ойр орхон шээгээд биеийн бас ерөнхий жин буурж ихэлсэн. Одоо тэр гидс мэдсэрээ нэлээд багассан. Тэгээд тэр гар хөлийн булчин зангирч өвддөг гэж бадаарч өвддөг тэр өвчлөлүүд нь багасаж эхэлсэн байгаа. За ингээд өвчл багасаад ирэхээр нөгөө манай хүн чи өөрөө эхлээд энэ эрүүл мэндийн бүтээгдэхүүн сүжиг муутай ямар ч юм байгаа юм бэлээ битгий хэрэглээр гэдэг байсан чи өөрөө хүмүүс танилцуулж эхэлсэн. Энэ өстө ингээд би өвдгөө байцсан, миний хөл өвдгөө байцсан, гар хангинж өвдгөө байцсан, энийг хэрэглгээд ингээд ойр тойрныхоо бүхэл хүмүүст одоо хемохимиг битээр одоо байнгын санал болгоод бит хоёрын тосон цэнгэлд гаргаж байгаа брэнд бүтээгдэхүүн. За тосон цэнгэл ерөнхийдөө намаа одоо цермагч бүтээрийг одоо хэрэглэж одоо орхоос өмнө ч юм уу да Atomic-ийн бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг хүмүүс бол цөөхөн байсан. Них олон байгаагүй. Ганц нэг ч юм уу те жижиг бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилжсэн. За хемохимиг хэрэгэлдэг хүн баг байхгүй байсан бахаа л гэж бодож байгаа. За ингээд бүтээгдэхүүн хэрэглээд олон хүмүүс нэлээд олон одоо ажил дээр манай ажил дээр нэлээд олон хүмүүс хэрэгжилж байгаа. Янз янзын үр дүн гарч байгаа. Өөр хүн болгонд өөр. Ягаад гэхээр тухайн хүнд ямар суур өвчтэй байгааг бид нар мэдэхгүй. Тэгэхээр тэр хемохимиг гаргаж ирж байгаа давуу тал нь тухайн хүнд байгаа тэр далд байгаа өвчлөлийг гаргаж ирдэг юм уу гэж би бодод байгаа. Хүмүүсийн одоо нөгөө би чинь бүтээгдэхүүнээ хүмүүст өгчөөд дараа нь заавал асуудаг.
нэг 10 хоног уусныхан дараа ч юм уу 5 хоног уусныхан дараа ямар шинж тэмдэг идэрч чинь за яаж чинь ямар үр дүн гарч ийн гэх нөгөөдөлөөс дандаа судалгаа авдаг. Ягаад гэхээр нөгөө бодит үр дүн надад хэрэгтэй байгаа учраас асууна. За тэгэхээр ерөнхийдөө биеэс маш их бохирдлыг гадагшлуулсан. Зарим хүн гүйлэгдэг, нүүрэн дээр юм гардаг. Одоо минийх тэрхээр одоо ингээд энэ шилэн ингээд хүзүүний уг гэх мэтлэр газруудаар нэлээд юм толгойтой, өвчлөлттэй тийм зүйлүүд гарч эхэлсэн. За ерөнхийдөө дийлэнх хэрглэж байгаа хүмүүс дээр цэр их хохордог. Тэгээд зарим нь нүүрэн дээр юм гардаг. Шээх хандлагатай. Энэ нөгөө шээх нь болохоор хаван хөөж байгаа буюу манай бүс нутгийн онцлогтой өвчлөлттэй холбоотой юунууд гарч шинж тэмдгүүл илэрч гарч ирж байгаа юм гэж ойлгож байгаа. За бас нэг хотоодны өвчтөй нөхөө хэрглэж байгаа. Угаасаа дурамд үзүүлээд эрт онцлогоогоор хотоод тодорхой хэмжээний өрөвсөлттэй гэж гарсан, шархтай гэж гарсан. Тэр хүн уугаад эхлээд ингээд яг уугаад эхлэхэд бол ингээд хотоодоор ингээд нухаж өвдөд байсан. Өвчлөл мэдрэгдээд байна гэд ингэжсэн. Тэгээ ингээ үргэлжлүүлээд дуусараа магаад одоо ингээд өвдөлт нь багасаад өтгөн айгүй их хатдаг байсан бол өтгөн бас их багасч байна, хатгаа болж байна гэд одоо хайрцгаар наваад захиалж уунаа гэд ингээд өөрөө бэлдээ байж байгаа. За зарим хүн дээр болохоор өтгөн хатдаг, зарим хүн нь болохоор надад таарахгүй байна, энэ ч юусоо болохгүй байна. Миний өтгөнийг хатаагаад байна гэж зарим хүмүүс нь тэгээд байгаа. Тэгэхээр хүн болгон дээр өөрөөр шинж тэмдгүүдээр илэрч өөрөөр үйлдэлүүдийг үзүүлж байгаа. Энэ бол тухайн хүнд байгаа тэр өвчин, суур өвчнийг гаргаж ирдэг. Ингээд тууштай хэрэглэх юм бол эмчлээ явдаг бүтээгдэхүүн байна гэд дүгнээд байгаа. За нэг хэрэглэгч маань цээж их орсдог. Ерөөсөө уухаар л цээж орсоод айгүй хэцүү байна, ууж чадахгүй байна гэд. За мөн нүүрнийх нь яс янгинж өвдөд байна гэсэн. Ингээд бүр ингээд духных нь ясмаас ингээд энэ тавгар шанааны яс хүртэл ингээд янгинаад ах юм аа. Би нэлээ их суур өвчтөй хүн шиг байна гэд өөрөө тэгэж хэлж орж ирж байсан. За тэгэхээр энэ би нэг пэйжтерээс уншиж байсан юм аа. Энэ бүтээгдэхүүнийг тийм илгэний өвчтөй нэг уугаад тэгээд ер нь тэр өвчлөл нь маш их нэлээд илааршсан. Тэгээд хүн болгон энэ химик уугаасаа гэж би боддгоо гэдэг юм сэтгэлдээ бичсэн нэг тийм юг уншижсэн байхгүй юу өмнө. За энийг уншичаад би бүтээгдэхүүнээ ингээ нөгөө хэрэглээд ихснийхаа дараа бас өөрөө бас тэгж бодож эхэлдэг болсон. Энэ химик одоо хүн болгон уугаад үзээсэй. Антибиотик биш. Энийг л уугаасаа янз янзын одоо хүмүүс ерөөсөө дэлгүүрлөө хурдхан л аптек руу гүгээл янз янзын тариа ядраад байна гэд нөгөө нэг витаминууд биедээ юу яадаг те тариулдаг. Тэгэхээр тэрнээс өмнө энэ химик ер нь хүн болгон ямар нэгэн байдлаар уугаад үзээсэй гэж хэлмээр санагддаг болсон. За одоо энэ гарч байгаа ханиалга нь маш их сайн үр дүнгээ үзүүлж байгаа. Одоо ханиалганд дарагдгаа байсан хүмүүс уугаад ханиад намдж байгаа тохиолдол зөндөө байгаа. Манай хүүч гэсэн өөрөө ханиалгаад ингээд ханиалганд дарагдгаа байсан. Тэгээ энийг уугаад бас одоо ханиалганд дарагдсан, уушгин маш сайхан цэвэрлэгдсэн байж байна. За мэдээж хамгийн түрүүнд аав ээж хоёртой санал болгосон. Манай аав өөрөө олон жил тамхи татсан, одоо тамхи татдаг хүн. За бас үр дүнгийн асуусан. За яаж ийн? Ямар үр дүн хүрж ийн? Гой болж ийн үү гэж асуугаар нэлээд цэр их хохолж байна. Энэ уушиг сайхан цэвэрлээд ах шиг байна гэд ийм үр дүнгуудаа ингээ байнгын хуваалцдаг болсон байж байгаа. За химик бол тэгээд ер нь болж өгүүлэл хүн болгон хэрэглээсэй гэд одоо баг бодоод хүн болгон санал болгоод тэгээ ингээ 330 мянгаар ингээ шууд хайрцгаар нь хүмүүс авдаггүй. Авах одоо тийм боломжтой хүн төрөө албаагч дотор баг байдгүй. Тэгэхээр нөгөө 6 ширхэг жижиг хайрцгаар нь зардаг. 33 мянгаар хоёрыг уугаад үзээ. Тэгээ хоёрыг уугаад гайгүй гоё үр дүн үзүүлээд байвал 3 дахь аваад уу гэд ингээд санал болгодог. За ийм бүтээгдэхүүн байна. За дараагийн миний хамгийн анхны авсан бүтээгдэхүүн болохоор энэ бүтээгдэхүүн байж байгаа. Би ч одоо нэг 6 настай охинтой. Манай охин миний ерөөсөө тэр хэрглэж байгаа юу л бүгдийг авчраа нүүрэн дээр нялцдаг. Тэгээ харшилтай. Тэгэл ямар нэг юм нүүрэн дээр дүрхлээ. Нүүрэн дээр нэгээ бижрүүтэл ингээл улаагаал захтнаал нөгөөдхөө майжаал ингээл юм харшилтай. Тэгэхээр би одоо хүүхдэд зориулсан заавал юм өөрт нь хэрэглэл авч өгөх шаардлагатай юм байна. Энэ хамаагүй ингэж гоосгоны юм хэрэглүүлэхгүй тул за энийг чамд авч өгсөн. Чи ээжих юмар оролдож болохгүй. Энийг л өөрөө чи хэрэглээрэй гэдэг ингээ аваад өгсөн. За тэгээ энийгээ хэрэгэлдэг. Одоо нөгөө харшил маршил ингээд улаагаал захтнаал заримдаа нүүр нөгөө одоо усанд орсны дараа шампунь момпоноос болд юм уу бас ингээд хуурашаад гараад ирнэ. Тэгэхээр энийгээ дүрхчгээр тэр нөгөө улайлт тэр захтнаа махтнаа бүгд
алга болчдөг. Маш үр дүнтэй бүтээгдэхүүн. За энийг би өөрөө ч гэсэн хэрэгжилдэг. Одоо нүүрний тос лосо эднэр нь бол өөрөө баг хэрэглээд хүүхдээсээ илүү өөрөө хэрэгжилдэг. Маш гоё зөөлрүүлж, арсыг гоё зөөлрүүлж одоо ямар ч одоо миний хэрэгжилж байгаа ямар ч гарын тосыг одоо нөгөө энэ бүтээгдэхүүн гүйцэхүүдээ маш гоё болгож өгдөг. Гар лосьон нь хэрэглээд ингэж байж байгаа. За дараагийн бүтээгдэхүүн. За энийг болохоор би өөрөө бол хэрэгжилж амжааг байгаа. Өөрийнхөө хуучин бүтээгдэхүүнийг хэрэглээ байж байгаа. Манай нэг хэрэглэгч энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд баг биширсэн. За ингээд үр дүнгийн асуун. За ямар үр дүн хүрж ийнэг 4-5 өдөр угаасныхан дараа үр дүнгээ надад ирээд ингээд ярина. За ингээд асуухаар үсэн цахилгаанчаа болцсон гэж байгаа. Одоо нөгөө бид нар чи өвлөө өвлөрөл эхэлж байгаа. Малгайгаа өмснө, малгай авахар үс зүгээр ингээд арзаагаал босоод ирдэг. Одоо үс бол цахилгаанчаа болсон. Маш гоё тийм намирсан зөөлхөн болсон. За ингээд үс мүсээ ингээд нөгөө хуйх мухаа ингээд майж хаар заримдаа ингээд хумсан дээр ингээд юуны хуйхны бохирдол маш их ингэж гарч ирдэг байсан бол хуйх маш гоё цэвэрлэгцэн тийм юм байхгүй болсон. За үсний үзүүр ингээд салаалаад арзаагаад идэг энэ байдал ерөөсөө байхгүй болсон. Маш гоё болсон. Тэстэ нэрээ дурлж гинэ гэдэг ингээд үсний тониктой зүг энэ бүтээгдэхүүнээ хэрэглээд ингээд байнгын аваа явж идэг. За үснийхээ тоникийг бүр ингээд ажлынхаа ширээн дээр тавьсан мөнгөний нөгөөтгөө ингээд шүршээд үс нь унаад байгаа учраас байнгын шүршээд байж байгаа. Тэгээ нэг өмнө нэг бүтээгдэхүүний сургалтын дээрээс би тэр тоникны зааврыг бас сонссон. Тэгээд нөгөөдүүлээ санал болгосон. За энийг ингээд өдрийн маш олон 7-8-аар ингээд хэрэглэх юм байна шүү. Ингээ хэрэглэхээр үр дүн мэдэгдэх юм байна гэдгийг хэлж өгөөд тэгээ нөгөөдөг ч одоо ингээд хажуудаа тавьсан байнгын хэрэглээ байж байгаа. За тэгээ энэ бүтээгдэхүүн бол ганцхан хүн биш, нэлээ хэдэн хүн авч хэрэглэсэн байгаа. Хүн болго ерөнхийдөө үнэхээр гоё бэст бүтээгдэхүүн юм аа. Ярих юм алгаа үс өстө маш гоё зөөлхөн болж байна. Хуйх ингээд загтнаад байдаг гэсэн бол хуйх загтнахаа болсон. Сайхан бүтээгдэхүүн байна гэд энийг одоо ингээд ер нь бол нэлээ олон хэрэглэгчтэй, нэлээ олон захиалга авах боломжтой болсон байж байгаа. За дараагийн бүтээгдэхүүн. Цэнхэр 2-той юм сет. За энэ бүтээгдэхүүнийг үнийн хувьд боломжийн. Тэгээ манай эмэгтэйчүүд хүүхнүүд болцоо байгаа. Тэгээд нэлээ их авсан. Нэг хэрэглэгч бүр за энийг хэвээр эхний өдрөөс л үр дүнгээ мэдэж байна. Ямар гоё ингээд арьс гоё зөөлрүүлдэе бэ гэд. Манай нөгөө уур амьсгалч их өвлийн үйлрэлдэ нэлээ тийм хүүтэн учраас өвөл бол энэ арьс маш их хуурашдаг өвлийн үйлрэлдэ. За ингээд ерөнхийдөө хуурашилтай хүмүүс маш их байдаг. Гарамж бай, биеэ арьсан ч бай, ер нь бүх талаараа хуурашилтай, үс ч гэсэн аягүй хуурашдаг. За ингээд энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд ерөөсөө үнэхээр гоё юм аа. Ямар гоё юм бэ чийгшүүлээд ерөөсөө маш гоё үр дүнтэй байна гэсэн юм саналууд нэлээ ирж байгаа. За дараагийн бүтээгдэхүүн витамин С. За энэ 2000-тай витамин С 500 ч гэсэн байгаа. Энэ бүтээгдэхүүнүүдийг бас задлаад зарчтыг. Ширхгээр нь зарчдаг байхгүй юу? Тэгээ ширхгээр нь 10 5 аваар нь байнгын авч уунаа манайхан. За уухтаа би санал болгохдоо зүгийн балтай, түрмерктэй ингээд бүлийн усанд найруулад ухаар ханиад маш сайн үр дүн өгч байгаа. Би одоо хүүхдүүдэд бас яг ингээд өгч байгаа одоо. Тэгээд одоо түрмерк ч өөрөө ханиалга дарах үйлчлэгээтэй, зүгийн бал бас ханиалга дарах үйлчлэгээтэй 500-тай нарай зөөлөндөө амттай юм билээ. 2000-тай болоод ирэхээр мэдээж нөгөө витамины чанар нэмж байгаа учраас бас жоохон гашуундөө амттай. Инхээр нөгөө зүгийн балтай холжохоор амтын дараад бас аятайхан гоё амттай болчт юм билээ. За ингээд энэ бүтээгдэхүүнүүдийг би бол нэлээд түлхүү хэрэглээд хүмүүстэй танилцуулаад байж байгаа. За одоо миний хамгийн хэрэгжилж байгаа энэ бүтээгдэхүүнүүд байна. За анхаарал тавьж сонссонд баярлалаа. За, оюун жаргал sales master-та маш их баярлалаа. Өнөөдөр яг гоё бодит үр дүнгууд дээр тулгуурсан бүтээгдэхүүн танилцуулгууд боллоо. За тэгээд бүгдээрээ өөрөө угаа хэлснийхээ дараа бас өөр гоё үр дүнгээ хуваалцах хүмүүс, сэтгэлдээ хуваалцах хүмүүс байвал чөлөөтэй ярилцгаая. За, гараа атгаад бүгдээрээ бэлтцгээе. Хэлцгээе. Микэ юу яах юм бэ? Микийг бэлдсэн баг шүү.
За урандаа бэлдээд гараа хатгаад ихэр зүрх сэтгэлийг Зүрх сэтгэлийг эрхэлж оюун бодлоо удирдах удирдах сэтгэл баталсан аргаар хүч амжилт 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 амжилт